Жилбэрийн 10 дугаар сарын 11-ний өдөр тохиодог олон улсын Охидын эрхийг хамгаалах өдрийг ухтан Өвөрхангай аймгийн хүүхдийн зөвлөлөөс Охидын оролцоо манлайллыг дэмжих зорилгоор олон ажил санаачлан зохион байгууллаа. Тэдгээрийн дундаас хамгийн онцлог Охидын сэтгэл төрсэн арга хэмжээ бол Охидын Барби ивент юм. Энэхүү ивент нь Охидын өөрсдийн онцлог үзэл бодол, мөрөөдлөн чөлөөтэй илэрхийлэхэд уриалсан өөрийгөө хайрлах, хүндлэх, өөртөө итгэх итгэлээ бэхжүүлэх зорилготой байлаа. Барби ивент үйл ажиллагаа маань Өвөрхангай аймгийн хүүхдийн зөвлөлөөс олон улсын Охидын эрхийг хамгаалах 10 дугаар сарын 11-ний өдрийг тохиолдуулан зохион байгуулдаг билээ. Энэ жил Өвөрхангай аймгийн хүүхдийн зөвлөл маань 3 дахь удаагийнхан Барби ивентийг амжилттай зохион байгуулан үргэлжлэж байна. За энэ үйл ажиллагааны маань энэ жилийн онцлог гэх юм бол илүү охидуудаа мэдээлэл өгөх дээрээ тулгуурсан байна. За жишээ нь ард маань яг заяа бэлгийн югт харж байна. Заяа бэлгээ дээр хотод маань арьсан ажиллагаа хийгээд мөн дээрээс нь ямар бүтээгдэхүүн хэрэглэх арьсны маань суурь бүтэц гэх мэтчлэн мэдээлэл авч байгаа. За мөн дээрээс нь яг мэржлийн зүгээс мэдээлэл өгөхөөр тэжээ чин мэдээлэл маань арьсны эмч маань хүргэсэн юм байна. Үлдсэн байна. За тэр хүртэн дээр маань болохоор яг арьсыг хамгаалах одоо яг арьсан дээр яагаад дутаг гардаг гэдэг зүйлийг илүү дотроос нь тайлбарлаж өгдөг. Мөн дээрээс нь аль болох хүүхдүүдээрээ сонирхолтой байлгах үүднээс энэ манай каф кейкний өртөө мөн дээрээс хендмейд өсчин гэх мэтчлэн өртөөнүүд маань явуулж байгаа. Энэхүү үйл ажиллагаанд Арван их сумын ерхий боловсролын сургуулийн сурагчид оролцож бүтээлж, эрх хүчээр дүүрэн нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүлсэн юм. Цаана олон улсын Охидын өдөрлөг буюу 10 сарын 11-ний өдөр энэ өдрийг ухтан Өвөрхангай аймгийн хүүхдийн зөвлөлөөс зохион байгуулсан Барби ивентийн үйл ажиллагаанд эцэгтэй оролцсондоо би маш их таатай байна. Тэгээд дараа жилийн үйл ажиллагааг тэгсэн ядаа хүлээж байна. Олон улсын Охидын өдөр буюу 10 сарын 11 өнөөдөр бүх Охидын өдөр шүү. Өвөрхангай аймгийн хүүхдийн зөвлөлөөс зохион байгуулсан Барби Day буюу Охидын эрхийг хамгаалах өдөрлөгт оролцлоо. За тэгээд өдөрлөгт оролцсон сэтгэлдээс хуваалцвал 8 өртөө буюу ингээд өртөө бүр дээр ингээд хүүхдэд зориулагдсан Охидууд буюу хүүхдэд зориулагдсан зөвлөгөөнүүд өгч байсан. Тэрэн дундаас таалагдсан хоёр зүйл байгаа. Нэг нь болохоор нүүрний оншилгоо, нөгөөд нь болохоор хүүхдийн ярьсанд яг ямар бүтээгдэхүүн хэрэгтэй вэ гэдгийг танилцуулж өгсөн Жиминдийн эмчийн маань зөвлөгөө маш их таалагдсан. Өвөрхангай аймгийн бүх охидуудаа Охидын өдрийн баярын мэндийг хүргье. Өнөөдрийн үйл ажиллагаа маш гоё боллоо. Зохиос ах эгчиндээ маш их баярлалаа. Намайг Урангай гэдэг тэгээд би энэ юунд оролцсондоо их баярлж байна. Тэгээд их гоё болсон. Баярлалаа. Баярлалдан гэдэг өнөөдөр Охидын эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн үйл ажиллагаа маш их гоё боллоо. Та нартай баярлалаа. Баяртай. Энэхүү үйл ажиллагааг Өвөрхангай аймгийн эмэгтэйчүүдийн холбоо дэмжин хамтран ажилласан бөгөөд Охидын хөгжил, тэгш оролцоог дэмжих чиглэлээр цаашдаж хамтран ажиллагаа илэрхийлсэн юм. Сум болгон, сургууль болгонд баг бүрт ямар нэгэн хэмжээгээр зохион байгуулж байна.